50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс чих үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550, 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэмхати 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа тавг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 3 дахь өдөр. Нөгөө нэг үе өнгөрцөн чим нөгөө гудамжинд байсан айгүй олон хүмүүс ичиж байгаа. Санж маанада шүү би лав. Зарим чиг яах. За. Дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуурыг тодруулах гэж байна. За эхнийх нь 5. Дараагийнх нь 4 бөмбөлөг гарч ирнэ шүү дээ. 4 бөмбөлөг гарч ирнэ. 4 бөмбөлөгний хамгийн эхнийх нь 5. За дараагийнх нь 1 байна. За 3 дахь бөмбөлөг нь эхнийх нь 5, 2 дахь нь 1, 3 дахь бөмбөлөг. Тэг дугаартай бөмбөлөг байна. 5, 1 тэг. За одоо хамгийн сүүлийн бөмбөлөг. За хамгийн сүүлийн бөмбөлөг 4. За ингээд энэхүү 4 бөмбөлгийг үзэгчтэй хараарай. Үндэсний лотерейн дөрөвдий тоглож байгаа хүмүүс өшөө илүү сайн хараарай. Яагаад гэвэл өөрийнхөө хувилбарыг тааруулах гад олон хувилбар дундаас бас үзэж харж байвал тийм ээ. За дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлөг бол 5, 1, тэг, 4. Яг дарааллын дагуу зөв таасан хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авах байгаа. Дахиад нэг хэлье. 5, 1, тэг, 4. За ингээд дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуур тодорлоо. Харин одоо үзэгчтэй дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуурын машиныг ажилуулж мэдээж тохирлынхон 4 бөмбөлгийг гаргаж ирнэ дээ. За 51 тэг 4 гэдэг тоо гарч ирсэн шүү. За одоо дараагийнх нь хэрвээ та дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирэх 4 бөмбөлгөн дээрх тоонуудыг яг дарааллын дагуу зөв таах юм бол өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах болно. За таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой. За нэг бөмбөлөгний чимээ гарсан. Эхнийх нь 7. За дараагийн гарч ирж байгаа бөмбөлөг бол тэг гэсэн дугаартай байна. 7 тэг. 7 тэг. 7 тэг. За түүний дараагийнх нь 5. 7 тэг 5. 7 тэг 5. За. 7 тэг 5. За одоо хамгийн сүүлийнх 4 дахь бөмбөлөг. 6. За дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлөг. Анхааралтай сайн харж байгаарай. 7 тэг 5 6. За энэхүү 4 бөмбөлөгний дугаарыг зөв яг тааж бүгэлсэн тэр хүн дарааллын дагуу зөв тааж бүгэлсэн тэр хүн өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авна. 7 тэг 5 6. За одоо дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурыг тодруулах гэж байна. За 1-р зэргийн хонжуур хэрвээ тань таарах юм бол та өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авах шүү. Хамгийн багаар нь бодоод үзье л да. Хамгийн бага бооцоо 500 төгрөг байх ёстой. За 500 төгрөгөөр бодохоор сая төгрөгтэй болох нь. За сая төгрөгийнхөө 40% нь татварт өгчин. За тэгээ цаана 600 мянган төгрөгтэй. Бур сайхан биш үү? За эхнийх нь 2. Дараагийнх нь 5. 5 гэсэн дугаартай бөмбөлөг өнхөрж байна. За одоо 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөг 4. 2 5 4. Хоёр тав дөрөв. За дараагийн бөмбөлөг буюу хамгийн сүүлийн бөмбөлөг 1 гэсэн дугаартай байна.
За ингээд дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурын дөрвөн бөмбөлөг. Яг дарааллын дагуу таасан хүн өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авна гэдгийг санаарай. Бити мартараа. За ингээд 2 5 4 1 2 5 4 1 гэсэн дугаартай дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна да. За ингээд дөрөвдий тоглосон бүх хүмүүст бүгдэнд нь их баярлалаа. Амжилттай байсан байх гэдэгт итгэлтэй байна. За үргэлжлүүлээд 6D тоглож байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. За 4D тоглоод бас 6D тоглож байгаа ч хүн байж магадгүй шүү, тийм ээ. За ингээд машин ажиллууллаа. Нийт 60 бөмбөлөг байгаа. Энэ дотор 60 бөмбөлөг ямар 60 бөмбөлөг байгааг үзэгч маань мэдж байгаа. Гэхдээ дахиад нэг сануулъя. Тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 6 бөмбөлөг. За энэ 6 бөмбөлгөөс 6 бөмбөлөг нь гарч ирнэ. Хамгийн ихнийх нь 4 гэсэн дугаартай бөмбөлөг байна. Энэ хүү гарч ирэх 6 бөмбөлгийг зургуулынгийн дарааллын дагуу зөв таах юм бол та 50 сая төгрөгтэй болно. Ямар их мөнгө сонсогдож байна. 50 сая. За эхнийх нь 4, дараагийнх нь энд 6. Энэ өнхөрж байгаа бөмбөлөг бол 3 дугаартай байна. 4 6 3. За 4 6 3. Одоо дөрөвдөх нь. Дөрөвдөх нь 4. Дөрөвдөх нь 4. За 2 гэсэн бөмбөлөг орчоод гараа явлаа. Тун харамсалтай хэрвээ гарч ирэхгүй бол 4 6 3 4. Тэг гэсэн дугаартай бөмбөлөг гарч ирлээ. 4 6 3 4 тэг. За одоо хамгийн сүүлийн бөмбөлөг. Хамгийн сүүлийн бөмбөлөг 9. За одоо зурглаачийн дуранд танаа гэрийн дэлгэцээр дүүрэн 6 тоол харагдах ёстой доо. За ингээд 6D-гийн тохирлоос гарч ирсэн 6 бөмбөлөг. За бөмбөлөгнүүд дээрх тоонууд яг дарааллын дагуу зөв таах ёстой. Зургуулангийн зөв таах юм бол та 50 сая төгрөгтэй болно. За 4 6 3 4 тэг 9. Танд бас нэг юм хэлээ тий. Та 150 мянган төгрөг хожих хувилбарыг би танд одоо танилцуулъя. Эсвэл эхний 3 бөмбөлөг аагүй худлаа ярьж шүү байж байгаарай. Эхний 4 4 6 3 4 гэсэн энэ дөрвөн тоог яг дарааллын дагуу зөв таасан бол аль эсвэл 3 4 тэг 9 гэдэг энэ сүүлийн дөрвөн одоо бөмбөлгөн дээрх тоог та яг дарааллын дагуу зөв таасан бол яг энэ хоёр тохиолдолд 150 мянган төгрөг очих юм аа шүү. За ингэсэн хараад аваарай. Би дахиад нэг хэлээд үгүй. 4 6 3 4 тэг 9. За 6D тоглосон бүх хүмүүст бүгдэнд нь баярлалаа. За харин одоо 120 сая төгрөгийн төлөө тоглох гэж байгаа хүмүүс бүгдөө анхаарлаа хандуулаарай. Би энэгээр чи нэг тоглолоо манайхаа. Нэг л тоглосон тий. Энэгээр чи би нэг л тоглосон шүү. Нэг ч тоо таагаагүй шүү. За таныг харъя да. Би бол нэгийг ч таагаа. За эндээс бол 900 мянган төгрөг хоцсон хүн байгаа. 2-7 хоногийн өмнө. Ахвал тэгтээ ер нь бол Солонгост ч тоглож исэн энэ үндэсний лотерейг анх телевизийн дэлгэцээр хурж ихэлсэн олон нийтэд хурж ихэлснээс хойш тоглосон. За тэгээд 900 мянган төгрөг хоцсон байдаг. За эхнийх нь 15. Яаж 900 мянган төгрөг хоцсон бэ гэвэл бөмбөлгүүдээ гарч ирсний дараагаар тайлбарлая. Ер нь бол 5 бөмбөлөг таасан. 5 бөмбөлөг чи аль 5-ыг таасан гэхээр одоо эндээс энэ бөмбөл 42 бөмбөлгнөөс 7 бөмбөлгийг гаргаж ирнэ. За эхний 6 бөмбөлгнөөс 5 бөмбөлгийг таасан байгаа хгүй. Бас л аз шүү. Тэгээд 900 мянган төгрөг хоцсон байна. За одоогийн байдлаар гарч ирсэн бөмбөлгүүдийг танилцуулъя. 15 дугаартай бөмбөлөг байна. 21 дугаартай бөмбөлөг байна. 42 дугаартай бөмбөлөг байна.
20 дугаартай бөмбөлөг байна. За 5 дахь бөмбөлөг 38. 5 дахь бөмбөлөг нь 38. За 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг бол маш чухал бөмбөлөг. 2 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 28 дугаартай бөмбөлөг орчоо гараа явлаа. Дахиад гараад ирэх шанс байд юм болов байдгүй болов. Харжээ. За тэс хөндлөн бөмбөлөг гарч ирлээ 11. За энэ өнкөрөд хамгийн сүүл зогсож байгаа энэ бөмбөлөг бол бонус бөмбөлөг шүү дээ. За ингээд 7 бөмбөлөг гараад ирсэн. Нэвтрүүлгийн цаг дуусчих. Тэндээс манай нөгөө цаг тоолдог ингэж шүү. За тэгэхээр гялс 7 бөмбөлгөө та бүхэн хараад аваарай. Би гялс хэлээд үгүй. За ингээ өнөөдрийн машинаас гарч ирсэн 7 бөмбөлөг бол 15, 21, 42, 20, 38, 2. За ингээ өнөөдрийн бонус бөмбөлөг 11 гэсэн дугаартай бөмбөлөг байна. За өнөөдрийн тохирол энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа баяртай. Тэр бол 5 дахь өдөр байх болно. За окей. Сайхан амраарай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550, 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. Бади 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр сэлэг телевизээр явагдана. Та өөрөөр барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.